үргэлжлэж. Сансар окторгүй. Мяу. Мяу. Манай дарга нууцсан ярахаараа дандаа өрөөнөөсөө хөөж гаргадаг. Одоо ч тэрэд дасч. Гэхдээ ийм айхтар нууцлаад бас ихээр бил дууч нийлүүнаад өөсөө мэнэ дарга ойлголоо дарга тиги дарга гэт бид хоёрыг өрөөнөөсөө хөөж гаргадаг нь яаж байгаа юм болоо? Хөөе! Юугаар яриад байгаа юм? Гүнгэд чи сансар окторгүй талаар хэр сайн мэддэг вэ? Мэдлгүй яах вэ? Ахлахчаа! Сансар окторгүй гэдэг чинь их хязгааргүй нууцлагдмал газар гин шүү. Яг үнэн. Нууцлагдмал. Сая ерөнхийлөгч ууцаар ярьлаа. Ерөнхийлөгч оо! Есүм мас гэдэг хүн сансар окторгүйгээр аялах сансрын үлэг бүтээжээ. Хөө! Ямар агуу юм бэ? Чимээгүй. Энэ аялалд энэ дэлхий дээр хамгийн галтартай хүмүүс явах юм байна. Тэр хүмүүстэй хамт нэг нохой. Тийм ээ. Бас нэг муур явна гин шүү. Муура! Яна нохойнууд муур биднээс дээрвэ чадах уу? Харин нохой юу л бол доо? Алив хэлтэй хүүхдүүд ээ? Нохойнууд муур биднээс дээрвэ чадах уу? За бэлхи муурнууд биднээс хамгийн мундаг шүү дээ. Хоёрлагчаа. Тэгвэл хамгийн мундаг бас хамгийн шилдэг нэмчээд бүгдээрээ хамтаа сансар окторгүйгээр аяллаа. Чимээгүй. Ганцхан муур гэдэг байгаа юм шүү. Би явж сансарт аялах бэлтгэлээ хийлээ. Ганцаараа аялнаа. Дандаа бодож хичээх юм. Би бас бусад муурнууд яагаад явж болохгүй гэж ерөөсөө бусад муурнуудаа мессеж ичиж хэлт болгоно. Мессеж илгээе.
явах вэ? Би. Та нар нэгэнд мэдсэн юм чинь санал өгч шалгаруулцгаая. Хөөе. Би чамаар явуулнаа. Би юмас сэрчөө. Юу болоод өнгөрөв? Элемас сасар дэсэг мас шүжирхэг сансруулах бүтээж гин. Удахгүй айлс гарах гэж байна. Энэ айлс дэлхий дээр хамгийн азтай нэг мөр явна гэсэн яа. Азтай тэр мөрийг хайж үнд гэсэн зарыг бид бүгд уншаад энд сууж байна. Харин чи энэ зүйлээс хоцорлоо. Чи өдөржингөө унтаагүй, идээгүй. Хоцрондоо чи хоцорно. Мяу. Мяу. Хоолын занч тэсэхгүй байлгүй дээ. Урт насалсан ч биемийн нэрүүл ухаамын саруулга газагт яа болохгүй гэж. Мяу. Шийд. Шаталтай. Гуэнгэд дэчмөрнөда хин чин явах вэ? Би. Сансар авторгууд хүч чадал хэрэгтэй юу? Хэрэгтэй. Мяу. Авчаа. Бид өндөр хорлон болохоор бид явах ёстой. За мөрнөда нэг л мөр явна шүү дээ. Ойлголоо. Тэгвэл бидний бүгдээ явна гэж энэ чатаа бог байна гэж шүү дээ. Ийм олон эрхэмсэг мөрнүүд явж байснаас яваагүй дээ. Би лав зөвшөөрөхгүй. Мяу. Яа. Бүр олон мөрнүүд дотор толгой эргэчихлээ. Яа. Ахлагчаа тайвшир миний мужгаануудыг явуулаач дээ. Тэд нар маань сансар огторгойг үзээд гайхалтай сайхан аялаад ихийг мэдээд сураад ирийг. Миний мужгаанууд хөөрхөн. Миний мужгаанууд өхөөрдөн. Миний мужгаанууд цоглог. Болохоор тэд нарыг минь явуулаач дээ. Ээж мөр минь нэг л мөрийн зурцаг явна. Өөрөө төрүүлсэн 3 хөрхөн мужгаа минь байдаг. Өрөв цэцгэлгүй гудамжинд хайдаг ух шахсан өрөвдөлтэй 2 мужгаа минь байдаг. 5 хөрхөн зулгаа би дэлхийн алдартай болгож даамаа сайхан амьдралыг бэлгэлээ гэсэн. Алив та нар тэгвэл тэд нарын минь дуул бүжлэгийг сонсож хараач.
туслахаа. Зулсгнуудыг минь бодоод үзээч дээ. Ямар хөөрхөн игдүүтэй юм бэ? Би та нарыг ахлагчаас гуйгаад хэрэг. Ахлагчаа! Өрсүүд минь битгий санаа зов.
бүтээгчийн явуулсан. Сартай уулзахыг бүгд л хүснэ үстэй. Сайхан боломжийг хэн алдахыг хүсгэв? Суглаа суглаж сонгоё та нараас. Нилээд суглаа үлдсэн байна. Хэн нэгэн суглаагүй юм биш үү? Би дахиад суглая. Би ч гэсэн цуглая. Яа. Би сугалчихъя л да. Мяа. Бэт! Ээж мөр! Яагаад олон цуцгатай? Ээж мөр! Ахлагчаа. Би энд байна. Миний зөвлөгнүүд явахгүй болохоор би яваад ч яах вэ? Ээж мөр минь! Яагаад явахгүй гэж аз чамд ирлээ шүү дээ. Бид зөвхөн чинь өөрийн дүү шигээ, өөрийн хүүхэд шигээ хайршиж хамгаалж бай. Би хамт тоглож бай. Харин би хичээлийг нь хийлгэж бай. Би хооллож бүүндүүд уйлж унтуулъя. Та нартай баярлаа. Маш их баярлаа. Тэгвэл хүүхдүүдээ би сансар окторгойгоор аялаад ирэх үү. Сансар окторгой ямар байдгийг, гарын ертөнц ямар байдгийг таач мэдэхгүй төмөн олон асуултын хариуг би мэдээд олоод ирье. Иргэн ирээд зулцгнуудаа тав бүхэндээ ярьж өгье. Бас аяллаа гахалтай төр зургуудыг гар утсаараа дараад ирье.
Хүүчээ, таны утас их муу юм бэ. Миний утсыг аваад яв. Аваад ирээрээ. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар анх 2000 оноос эхлээд нөгөө коронавигийн үед бас хүүхэд багчуудаа соёл, урлагийн үйлчлэгээ хомс байх үед анх энэ одоо сургууль дээрээ жүжиг тоглох үйл ажиллагааг анх эхэлжсэн. Ингээд энэ жил бид нар 5 дахь жилдээ энэ одоо жүжигийн тоглолтыг хийж байна. Ингээд энэ жил бид нар одоо Муурнууд гэдэг энэ жүжигийг 5 дугаар ангийн сурагчид маань бүгдээрээ хамтраад Бачин өгч маань дэглээд одоо мюзикл болголоо өнөөдрийн энэ жүжиглэх тоглолт маань хөгжиж байна. За ингээд Бачин багштай болон 5 дугаар ангийн багш нар, дуу хөгжмийн багш нар энэ жүжигэн дээр хамтарч ажилласан бүх багш нар болон нийт одоо зургийн одоо артлын фон болон хамтарч ажилласан бүх хүмүүст баярлж талархаж байгаа илэрхийлж байна. Тэгээд мөн хүүхдүүдэд дэмжиж ажилласан эцэг эхчүүдтэй бас баярлж талархснаа сургуулийн захиргааны зүгээс хүргэж байна. За өнөөдрийн энэ нөгөө манай сургуулийн Нархан театрын тайзан дээрээс магадгүй одоо ирээдүйн урлагийн маструуд төрөхийг үгүйсэхийн аргагүй. Ингээд бид нар бас улам энийгээ цаашаа хөгжүүлээд одоо ирээдүйн маструуд төрүүлэх энэ одоо ажил маань улам илүү эрчимтэй хөгжиж олон урлагийн авьяастууд төрөх болтугай гэж өрөөж байна. Ингээд Бачимэг багшийг маань бас шагнасан байгаа. За эрхэм хүндэт багш нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн Бачимэг таныг Монгол улсын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж шилдэг арга зүй, шинэлэг санаачлагыг нэвтрүүлж хүүхэд өсвөр үеийнхний хөгжлийн оролцоог бий болгон чадварлаг боловсролтой иргэнийг бэлтгэхэд үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлэн Монголын сурагчдын холбооны дээд шагнал соён гэгэрүүлэгч хүндэт багш медаль олгоо гэснийг Бачимэг багштай одоо гардуулж өгье. За бүгдээрээ баяр хүргэе. Муурнууд музикийн жүжигийн зохиолыг бэлтгэн найруулсан 5 дугаар ангийн багш Баатрин Бачимэг, найруулагч Батбонх, хөтөлбөрийн найруулагч бүжигнэгдээч Бодрмаа, тайсны зураач Саруул, ойдлчин Зэку Заяа, гэрэлтүүлэгч хөгжмийн багш Цэвгмэд, дуу шүүмний техникч хөгжмийн багш Дашням, зохион байгуулагч нийгмийн ажилтан Сэрэглэн, багш
Янжмаа багш шинэ байгал ерөнхий зохион байгуулагч Савгарагийн секцийн хамт олондоо баярлалаа илэрхийлж таатай байна. Моорнот музейний жүжигчтэй мөн дэлхийн театрын өдрийн баярын мэнд хүргэе. Цаашдын уран бүтээлд өдрөөс өдөр амжилт хүсье. За сайн цанаа эзэгчүүдээ юуны түрүүнд та бүхэн маань хүүхдүүдэд дэмжиж сургуулийн үйл ажиллагааг дэмжиж бас миний нөхцөл үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажилласан туйлаас их баярлаж хүндэтгэл ёстой. Хүүхдүүд маань яг хоолой зөөцөн бааш ууштараа. Хүүхдүүд маань урлагаар амьсгалж, хүүхдүүд маань сургуулийнхаа тайзыг урлагийн алтан тайз болгож, дуулж, бүжиглж тийм ээ жүжиглэгт сурах явдал бол эдгээрийн маань цаашдын ирээдүйг гэрэл гэгээтэй, хөгжилтэй, бас мөрөөдөлтэй болгохыг хүссэн юм аа. Манай нархан театр 5 жилийнхаагаар ийхүү дэлхийн алдартай Kids мюзиклийг хүүхдийн жүжиг болгон тавилаа. Таалан сойрсон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд миний бэлтгэл сурагчдад дахин алга тушаарай. Сурагчдын маань өндөж бүгдээрээ баяр шаашаа гялцсан зүйл байна уу? Сургуулийн захиргаанаас миний хүүхдүүдийг бараг гавьяа жүжигч маягаар шагнасан шүү. За басараа миний хүүхдүүд одоо тайзнасаа ямар жүжигчд яаж өрсөлдгийг эцэгтэй харуулчих бүгдээрээ. За гшаа. Яслаараа. За яаж жүжигч яаж өрсөлдөг вэ? Вау. За ингээд ирээдүйн жүжигчтэй эцэгчүүдийн хүлээж аваарай. Баярлалаа та нартай. За ингээд Монголын сурагчдын холбооны дээд шагнал Эрдэм оюун алтан медальт Чибадын Мандахуу. Монголын сурагчдын холбооны дээд шагнал Эрдэм оюун алтан медальт Алтан тулгын Гэгүүлэн Мандахуу бэлгийн аваарай. Гэгүүлэн Эрдэм оюун алтан медальт Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагчаар Дам Берэнцэн доржин аялгуу. Тэргүүний сурагчаар Мягмаржавын Исүүжин. Тэргүүний сурагчаар Ботхүүгийн Нандин Учрал. Тэргүүний сурагчаар Бат цайхны Урамгоо. Тэргүүний сурагчаар Бут сүрэнгийн Нартай Баатар. Тэргүүний сурагчаар Мөнхтөлийн Бодөр Шигтгэн. За ингээд Монголын сурагчдын холбооны авиаслаг сурагчаар Батчаруулын Хатан Заяа. Авиаслаг сурагчаар Ганц элмийн Ган Хөлөг. Авиаслаг сурагчаар Ганхүүгийн Мөх Мандах. Авиаслаг сурагчаар Зоригт Баатрын Уран Хатан. Авиаслаг сурагчаар Чагнад оржин Сод Эрхэс. Авиаслаг сурагчаар Бодөр эрдний Ган Бодор. Авиаслаг сурагчаар Дорж бүрийн Амар Мэнд. Авиаслаг сурагчаар Амар болдын Анар. Авиаслаг сурагчаар Золбаярын Бүхтүүжин. Авиаслаг сурагчаар Ууганбаярын Мандрава. Авиаслаг сурагчаар Батхүүгийн Аминшүр. Авиаслаг сурагчаар Отхонбаярын Эхэлбрэл. Авиаслаг сурагчаар Алтаншгаан Гоопилэг. Авиаслаг сурагчаар Золбогийн Ануужин. Авиаслаг сурагчаар Инх төрийн Хишиг Намин. Авиаслаг сурагчаар Тавг сүрэнгийн Эрдэнэ зуул. Ананд Бэлэг. Төвшингийн Ананд Бэлэг. Авиаслаг сурагчаар Амар болдын Танан. Авиаслаг сурагчаар Чин зөргийн Манду.
сурагчдын холбооны авиацлог сурагчаар Батмөнхийн төгс төгөөдөр ингээд 5 дугаар ангийн 36 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Муурнууд музикийн авиацлог сурагчдаа баяр хүргэе.